За энэ бичлэгээр одоо үйлдвэрийн инженер энэ одоо метр 60 метр 20-ын одоо тавцантай одоо лазерын 2 толгойлоо машиныг одоо туршин үзүүлэх гэж байна. За энэ зураг дээр байгаа энэ 2 толгой бол нэг нь бол зүсэх, нэг нь бол сэлбэр хийх зориулттай байх нь. За энэ машиныг бол одоо хэрэглэгчийн зааварчилгаа бол ингэж машинтайгаа дагалдан орж ирдэг. Мөн түншлэн одоо ишвэрхэн яаж ухсах тухай видео бичлэг бас энэ машинтайгаа дагалдана. За энд доор одоо ийм одоо Эрзбата баг нь байж байна. Энэ мөн одоо энэ элементтэй. Энэ Эрзбата баг нь ямар учрах бүгдтэй гэхээр зэрэг ажлын тавцанг бол дээшээ өргөх буюу доошоо буулгах зориулалттай. За энэний дөрвөн ажлын одоо элементтэй тийм одоо Эрзбата багнууд байна. За энэ лазер машины бас нэг давуу тал нь юу гэхээр зэрэг 2 лазерын төвтэй байдаг. За 2 лазерын төвтэй байдаг нь юу гэхээр зэрэг ер нь 80-аас дээш ваттын чадалтай лазерын төв бол зүсгтэй их сайн байхад 80-аас бага одоо ваттын чадалтай лазерын төв нь сэлбэр ихтэй илүү сайн байна. Ингэхээр энэ машин маань бол зүсэлтэй хийн мөн сэлбэрийг цэвэрлэн хийж чадах тийм боломжтой болж байна гэсэн. Энэ хоолоогоор бол лазерын машин дээр одоо гарсан одоо өвчс хог тоосон цэрэг бол зайлуулах бас энэ хоолойтой байх нэ. Энд одоо ретро гэсэн одоо лазер машины одоо лазерын сэлбэрийн болон одоо зүсэх машины контролер байна. За энэ контролерыг дагалдаж бол RetroCAD гэсэн одоо програм ирдэг. RetroCAD програм дээр бэлтгэгдсэн аливаа файлыг энэ контролер бол тань лазерын машинд команд хийгнэ. Энд байгаа энэ хоёр сонхон дээр бол одоо лазерын AB гэсэн хоёр машин одоо лазерын тубын бол амприйг бол гүйдлийн хүчийг бол энэ хоёр юм дээр дэлгэснээр бол харах ёстой. Энэ компьютер дэлгэсэн дээр бол машины эхлэлийн цэг, машин зогсоох, ажилуулах зэрэг тохиргоонуудыг хийж өгнө. За энд бол одоо төгжээтэй байна. Жишээлбэл машиныг бол одоо энэ төлхүүрээр зөвхөн төлхүүртэй хүнд машиныг ажилуулна. Босд үед бол энэ машиныг бол өөр хүн бол ажилуулах боломжгүй байна. За дээдлийн удаан тавчлуур бол аваар ослын үеийн одоо машин зогсоох одоо тавчлуур байх шигтэй. За энэ доошоо бол машины асаах тохиргоо мөн лазерын одоо тубын ажилуулах тохиргоо хяналтын самбар болон вентиляторын одоо үлээлтийг бол асаах тавчлуур байна. Юуг нь уншиж. За энэ лазерын машин дээр хамгийн гол биеданг бол одоо миний хорвоогаар зааж байгаа энэ зам төмөр байгаа. Энэ зам төмөрийг бол тос үйлдвэр бол 50 улсад үйлдвэрлэсэн энэ зам төмөрөөр исэн учраас энэ зам төмөрийг нь бол удаан жилийн хөдөлгөөний явцад бол суулзах, морих одоо тийм тал байхгүй. За энэ бол ингээд X тэмцэл дээр мөн 50-ны зам төмөртэй байж байна. Мөн түншлэн энэ Y тэмцэл дээр мөн одоо энд бас энэ зам төмөрийг бол хийсэн байна. За үйлдвэрлэлээр бол одоо машины өнгөний сонголтыг бол янз бүрээр хийж болно. Жишээл зарим машиныг бол ийм цагаан өнгөтэйгээр хийж авах. Зарим машин бол удаан цагаан өнгөтэй хийгдсэн байх жишээтэй. За энэ удаан хар өнгөтэй бас өнгөнийг сонголт байж болно. Гэх мэтлэнгээр бол өнгөний сонголтыг бол янз бүрээр хийж болно. It's okay? Тэгээ ингэж яах? Ингэж хийлээ. Одоо энэ чинь ингээд
За би энд өөрийнхөө компани одоо www.cig My Channel Biz гэсэн одоо нэрээр бичлээ. За одоо энийг одоо миний зүүж яваа. Энэ бүсэн дээр одоо энийг одоо энэ лазер машинаар хийж идэх гэж байна. За шишээ. Дэрэгдэргээр хад идээд бичсэн. Энэ инженер одоо манай компани нэрийг вебсайтын нэрийг одоо энэ компьютер дээр оруулж байна. Харагдаж байна зэрэг. Минийхээс янз бүр харагдаж байна. Нэг зүйл болдог. Тийм ээ. Ингээд дээд байна. Угаасаа хаанаас ч ядсан нөгөө. Дэржэн үү? Дэржэн аачих юм. Яах вэ? Энэ чинь вебсайтн дээр энэ бичлэгийг оруулах гэдэг байгаа шүү дээ. Энэ их сэргэлэн байна. Ичингээ ингэж л үнэмшилтэй болно шүү дээ. Тийм ээ. Үйлдвэр дээр ирсэн үний юм авлаа. Мөн гараад ирж байгаа юм шиг үү? Бичиг гарч байна. Манай өндөр Харж байна. Ой, тосчтой байна. дагаар ихсүүлж байна. Дагаар дарч. За одоо энэ дэр ингээд My Channel Biz гэсэн одоо манай вебсайтын одоо үгийг лазер машин дээр акрилик материал буюу ховонцол дээр бичиж дуусгаж байгаа харагдаж байна. За ингээд одоо зүсэлт хийж байна. Стогой. Хамаахан ингээд бодоод зүсэх юм байна. Ингээд одоо энийг одоо хаана хадах вэ? Яагаад жижиг За энэ одоо манай сайтн дээр бичсэн одоо манай сайтны нэрийг бичсэн одоо энэ дээр За энэ одоо миний одоо өсөн дээр одоо юу чинь одоо савхин дээр одоо лазерын сэлбэрийг хийж харуулж байна. Одоо энэ бүсгийн хийсэн дараа анагийн балаахын дээр тас бичвэрээ Цаалч үлээ. өөдөө би онхонгод боо яах вэ их өөдөө. За одоо энэ арьсан дээр сийж байгааг бол арьс түлэнхий арьс түлэгдэж байгаа тийм үнэр бол хангалж байна. Яг одоо нэг алгаа хойхолсон үед нэг шиг тийм үнэр бол бичиж байна. Таван арьс төрөсөн. Тэр бомтон цэг ком гэсэн одоо
Дэлхийн мэлэн дээр бол асуудалгүй юм да. Асуудалгүй юм байна. Тэ? Ер нь аль ширэн дээр бол ер нь тэгэл Асуудалгүй. асуудалгүй. Тэгэл зураг мураг зураас хийлээ зүгээр солиорч юм байна те. Тэр жинхэнэ нөгөө нэг өөрийнхөө зургийг Тий. Зураг үйлгээл зураг хэвлэн шүү дээ те. хэвлэн. За энийг За одоо энэ флашн дээр бол юугаа биччихлээ. Одоо үндсэн файлаа бол бичсэн байгаа. Одоо үндсэн файлаа бичээ инженер бол энэ одоо програм дээр бол ажиллаж байна.